33 хоногийн нөөцтэй гээд наадмын өмнө хэлж ирсэн. Би энэ нэмэлт мэдээллийг өгчий гэж бодож байна. 6 сарын ихээр гарч ирэл 2026 оны 12 сар хүртэл бензин шатхуун тасалдахгүй үн нэмэгдэхгүй юм байна гэж хоорондоо лайв хийгээл амтны юм сайдын хоёр алга ташуулаад хиймлэр сууж ирсэн. Гэтэл сая тэрнээсээ хойш 20 хэдхэн хоногийн дараа улсаараа иргэдэн нийлж байгаа 4 сарын гээд 120 хоногийн нөөцийг шавхацсан гэдэг. Энэ ядаж энэ мэдээлэл үнэн зөв болгооч. Иргэд зүгээр үнэн зөв мэдээлэлтэй байх юм бол ажил амьдралаа тооцноо. Бид бүхэн асуудлыг заавал тэгж публикумын байдалтай тэр үнийг буулгаад үнийг заавал нэмээд өг. За дээрэс нь энэ асуудлыг шийдээд өг. Бид нарт банк дүүрэн бензинтэй байг гэдэг зүйлийг бол шаардахгүй байгаа. Үнэн мэдээллийг өгнө гэдгээрээ үнэн мэдээллийг өгөөд хариуцлагын асуудлыг ярих ёстой субъектуудтайгаа яриасаа гэдгийг хүсэж байна. Баян-Улгийн аймгийн засаг даргатай холбоотой энэ шийдвэр бол зөвхөн нэг хүнтэй, нэг намтай холбоотой зүйл ерөөсөө биш ээ. Энэ бол бүхэлдээ энэ ардчилсан улсад байгаа энэ парламентын засаглал, энэ ардчил олон намуудын тогтолцоотой холбоотой асуудал. Хоёрдугаарт Баян-Улгийн аймгийн 110 мянган хүний иргэдийн аж амьдралтай холбоотой асуудал. Тэр аслагдмал аймагт байгаа иргэд одоо яг энэ цаг үед баяр наадмууд эмтгэлэгчийн сая шүлхийгээд бас малын халдварт өвчин гараад энэ нөхцөл байдал хүнд байгаа энэ цаг үед аймаг орон нутгийг удирдахгүй болгож ийм арга хэмжээ зохион байгуулж байгаа нь цаашдаа одоо намрын бэлтгэл өвлийн бэлтгэлийг хийхэд бол хүндрэл үүснэ. За дээрэс нь манай гишүүд бас хэлж байна. Хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууд дээр хариуцлага тооцооч. Мөн ерөнхий сайд учрал ерөнхий сайд бол одоо үнэн ярина гэж ярьж гарч ирсэн. Тэгээ үннийг боддоор нь яриад хариуцлага тооцох ёстой албан тушаалтнуудаа хариуцлага тооцооч.